Дараагийн мэдээлэл 37 дахь удаагийн Номын Баяр илүү их уншийн урайтай эхэллээ. Номын Баяр энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд төв талбайд болох юм. Номын Баяр жилээс жилд өргөжин тэлж баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцээрч 200 гаруй хэвлэн нийтлэгч 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, эрдэмтэн, судлаач тогтмол оролцдог болсон байна. Номын Баярт анхудаа оролцож байгаа залуу зохиолчдоос эхлээд 37 дахь удаа оролцож байгаа туршлагатай уран бүтээлчдэд насны төлөөллүүд өөрсдийн номоо дэлгэсэн байна. Залуу зохиолчдын хувьд Номын Баярт номтойгоо оролцсноо гэдэг нэр төрийн хэрэг уншигчдтайгаа илүү ойр байх боломж болдог байна. Маш сайхан уур амьсгалтай байдаг. Энэ жил ч гэсэн цаг агаар жоохон сэрүүхэн байгаа ч гэсэн уур амьсгал сайхан байна, жагсаалтай, тэмцэлтэй, олуулаа, номтой айгу талбай дээр уур амьсгал амьдрал их бужигнж байна. Таны сүүлийн үед ямар ном уншиж байна? Сүүлийн үед би жоохон тийм сүнслэг ертөнцийн юмыг жоохон сонирхож байгаа. Дөнгөж саяас Номын Баяраас Таарат Хүзрийг хэрхэн унших тухай ном худалдаж авсан. Орой хараад тэрийг уншиж эхэлнэ. Номын Баяр анх нөгөө миний мөрөөдөлсөхгүй юу? Ингээд Номын Баяраар орлоо энд ингээд асартай суух юмсан гээд одоогоор 5 дахь жилдээ оролцож байгаа. Одоо маш их тогтлон байна. Тэгээд ер нь бол уур амьсгал дандаа гоё байдаг. Би сүүлийн үед зүгээр уран зохиолын ном. Би ер нь бол тийм өөрийгөө хөгжүүлэх ч юм уу тийм ном уншиж чаддгүй. Тэгэхээр ер нь бол дандаа уран зохиолын ном, кино зохиол их уншдаг. Би ихэнхдээ юм сэтгэл зүйн драма төрөл рүү бичдэг. Тэгээ сүүлд энэ чамраа очиход нэмэтэр гээд сэтгэл зүйч нартай хамтарч үзсэн. Сэтгэл зүйг уран зохиол руу оруулах тухай. Бид нар сэтгэл зүйг гэдэг үгийг агуу бидэрт ойрцсон юм яг энэ сэтгэл зүйн эмчилгээ авахд арай хол өгдөг. Тэрийг юм уран зохиол руу оруулах талтай төвхөө ажил шин ном бичсэн. Уншиж байгаа хүн дүртэй хамт эдгрээд явдаг. Тийм үнэлэгтэй. Номын Баярын эхний өдөр эртлэн ирсэн иргэдийн дийлэнх нь ахмадууд байлаа. Тэд Номын Баяраар унших номоо базааж авдаг болохоо хэлж байлаа. Яг уран зохиолын ном байвал зүгээр. Тэгээд янз бүрийн нэг тань мэдхийн талын номнууд сонирхдаг юм л да. Тэгээд тийм л үүтэй байна. Амьтан ургамал химийн биологийн талын тиймэрхүү одоо энэ орж ирэл нэг хэдэн төгрөгөө цааш нь харуулчихлаа гэдэг. Улсны хэлэгдээ агуулсан явж байна. Ер нь одоогоор ямар ном уншиж байгаа вэ? Хүн л амьтан ургамал. Биологийн талын тий. Монгол бичгийн юм сургуулийн тэрийн заах гэсэн. Тэгээ Монгол бичгийн тэрийн ном тийм төрөлжсөн биш л байд юм байна л болтохгүй. Монгол бичгээр унших юм хэрэгтэй. Тэгэхээр тийм хуучны одоогийн тийм ном хэрэгтэй. Энтхэн ном бол хямдхан хөөрхий. гэдэг мянгаар л өгөх хэмжээ төсөлтөд. Манай улсууд чинь тэтгэр улсууд чинь хямдхан ном тэгэл өөрөө сонголтыг авдаг шүү дээ. Сонирхсан ном авдаг. Манайхаа одоо тэгээд юу аа сайхан баримтат зохиолууд гэдэг гаргах хэрэгтэй юм шиг надад санагддаг. Би өөрөө дуртай тэр юм уу дурсан дурчтал тиймэрхүү.